Сайн байна хүндэт телехарагшид танай анхааралд жигүүртэх хөлгөн манай ээлжэт дамжуулга. Өнөөдөр манай дамжуулгада их хонирхолтой ээлшин хурж ирээд байна. Энэхэн бэгхэд Хятад улсын нийгмийн академийн түүхийн дээд сургуулийн Евразийн шинжилгээний төвөө захирал Цэнгэл. Сайн байна. Сайн байна уу? Сайн байна Цэнгэл багш. За манай Буряд улс ерөнхийдөө бид их баяртай байна. Тэгээд дамжуулгада өөрийнхөө мэдээд тэгээд манай урилга авж ерөнхийдөө баярыг хүргэнэ бий. Тэгээд Цэнгэл багш та манай Буряд улс Улаан-Удэ хот 2011 онд анхудаа ирж Доржбанзарвын нэрмжтэй Бурядыг өрнө их сургуульд оюутат Монгол хэлний халбарын оюутат Монгол хэлний хишээл хууш Монгол хэлний бишг түүх заахан байна хэмтдаа нэг семестр хахад жилээ хугацаанд тэгээд баха өрөнгөө эрдэм шинжилгээ ажиглахын тэгээд мөнөө энэ аяар хэдэн жилээ өнгөрөөд байхад бахал Буряд улсаа хурж ирвэд та ямар мөнөө зорилготой ирээ гэшвд. За юуны өмнө бол та ингэж энэ телевизт орилго тавьсан их баярлаж байна. Миний өөрийн бие бол одоо Буряд бол 4 дахь удаа ирж байна. Тэгээ 2 удаа нь бол яг манай энэ сургуультай хамаатай, улсын их сургуультай хамаатай тэгээ 2 сараар дараа хагас жилээр ирсэн байгаа. Нэг нь бол одоо экспедицээр одоо Буряд оронд ирсэн. Тэгээ энэ удаа бол бас хэрийн шинжилгээний ажиллаар ингээд явж байгаа. Тэгээ миний хувьд бол Буряд бол бас өөрийн нэг эх оронтой адил тэгээ энд ариун багш нар тань ариун сурагчтай бас тухайд Монгол хэл заажийн хат миний хувьд бол их сэтгэл өндөр байсан. Сурах хүмүүсүүд бас их сайн сурж байсан. Тэгээд дахиад энд ирээд дахиад танай хувьд бол бас хамт ажиллаж байсан. Ингээд хэрийн шинжилгээ хийсэн боловч харин та нартайгаа дахиад уулзахад их сургуульдаа ирсэн. Бас нэг өөрийн бас нэг төрөлх нутагтаа ирсэн шиг их сайхан байна. Бурядаар хэлбэл маш хайхан байна. Хайхан байна. Аха. Баярлаа. Хэнда Цэнгэл багш. Тэгээд энэ таны академи ямар шиглэлээр тийм судалгаа хийдэг гэж. Манай академи бол Хятадын хамгийн том нийгмийн шинжилгээ ухааны академи гэж хэлнэ. Байгалийн шинжилгээ ухаан бол Астан байна. Тэгэхээр манай энэ бол нийгмийн шинжилгээ ухааны академи. Энэ академи бол бараг 40 гаруй ийм салбар судалгааны институттай. Тэр академийн дотор гэвэл даа аяар 40 гаруй дээд сургууль байна. Институт байна. Тийм том байна. Институт гэж байна. Тэгээд өөрөө би бас даасын дотороо өөрийнхөө их сургуультай. Өөрийн их сургуультай. Энэ их сургууль нь бол жинхэнэ анги, тэгээ аспирант, тэгээ докторант тэгээ энэ бүр байгаа. Тэгээд Хятадтай бол бас хамгийн өндөр дэсийн ийм сургууль. Энд шилгэж орох хамгийн сайн тийм хөхөнд орохын аргагүй. Өгтөө тул шилгэж ордог. Ягаад бол энд орох хүн нарийн болохоор тэр хөвнийх өндөр байдаг. Тэгээ манай хувьд бол институт яг судалгааны ажил чиглэлээр ажиллахын хамт бас энэ сургуульд аспирант, докторант бол хичээл заадаг, тэгээ сурагч авдаг. Тэгээ иймэрхүү. Гэтэ миний энэ бол тусгаал эртний түүх судалдаг ийм институт байна. Эртний түүх. Энэ эртний түүх бол одоо Хятадын түүхээр гол болгосон Хятадын бас эртний 2000 жилийн өмнөхөөс эхлээд түүнээс наашаа одоо Суй улс гэнэ, Тан улс гэнэ, Сун улс гэнэ, тэгээ Юань улс гэнэ, Алтан улс, Ляо улс, Манжи Чингийн үеийн түүх, тэгээ эдгээр түүх бүр байна. Тэгээ эдгээр түүхийг бол эртний түүх судлах хүрээлэн гэж одоо институт гэж тэгж нэрлэж байгаа. Тэгээ энэ докторан бол бид бол эртний энэ орнуудын хооронд харьцааг судлах ийм тусгай тасаг. Энэ тасагтаа бид бас Евразийн судалгааны төв гэж байгаа. Бид тэр судалгааны төвийн захирлаар ажиллаж байна. Евразийн гэхэд Еврази. Тэгээд энэ таны тусгай ажил ямар баха тийм юутэй хаваатай гэж шиглэлтэй хиймгүү таны тон тэр хжиявхан төсөлднэ юу шинжилгээ ямар юм өрөнгө хараад авна.
Миний өөрийн би бол одоо Монгол мэргэжлэр сурсан анх манай бол жинхэнэ анги гэж хэлнэ. Факультет бол Монгол хэл утга зохиол сурсан хүн. Түүнээ сураад телевизийн хүн байгаа. Утга зохиол телевизийн хүн. Түүнээ төгсөөл их сургуульд багшилсан. Одоо Бээжинд бол төвийн үндэсний их сургууль гэж хургуул байгаа. Тэр хургуулийн сурагч нарт бол 10 жилийн багш болсон. Энэ 10 жил бол утга зохиол одоо хэл заасан төөх ийм хичээл зааж байсан. Тэгээ эндээсэн бол Японд очсон. Японд бол мэргэжил дээшлүүлэх гэж очиад Японо Васеда их сургууль гэж. Тэнд бол дуран дахны төөх сурлах газар. Энэ Токиод байдаг. Токиод байдаг. Васеда их сургууль их алдартай маш нэртэй. Энд бол Йошида Жуничи гэж нэг багш. Тусгай Монголын төөх, Монголын нийгмийн төөх, ажаахуун төөх судалдаг. Олон Монгол шавнартай, олон Японы шавнартай. Таны багш бол? Манай багш бол. Тэгээд тэр багшийн тэнд очиад тусгаалan төөх сурсан байгаа. Тэгээд төөх сурахад бол би бол одоо Монголын орнуудын гадуур нь бол байдаг нэг бүлэг ойрд монголчууд гэж байгаа. Тийм дээ. Баруун хэсгийн. Тий. Энэ ойрд монголчуудын түүхийг 13 дугаар зуунаас 17 дугаар зуун хүртэл энэ ойрдын түүхийг судалж тэгээд докторийн хамгаалсан байгаа. Тэгээ харж ирээд энэ ажлаа үргэлжлэн хийхийн хамт би хэл утга зохиол сурсан хүн. Тэгээ эртнээ өсөг бичих. Жишээлбэл одоо манай нэгэнтэй мартсан дөрвөлжийн өсөг гэж байгаа. Тийм үү дээ. Бас одоо уйгуржийн өсөг гэж бай. Бас одоо төвд өсөг гэнэ. Би бас нэг хэдэн зүйлийн өсөг бичих мэддэг болохоор тэгээ ийм эртнээ өсөг бичгийг судалж эхэлсэн. Уул нь судалж ийсэн. Тэгнээ бас залгаа судална. Тэгээ судлаад байсан чинь бичиг дээрх өсөг бичгийн материал бүгдээрээ судалж байна. Тэгээд харин хадна дээрх хадна чулуун бичих гэж нэг зүйлийн бичиг байна. Өөрийг судалж явах хүн бас их цөөхөн хомор байна. Хомор байна. Тэгээ хөдөөгөр яваад бид өвөр Монголын орнууд, бүх Монгол орнууд уул жалга хөндөө уул уснаа хөвөөгээр бид бүгдийг явж 19 оноос аль орны хүрээ нэг усын дагаад уулын хөндөгийн дагаад хадын авираар ингээ одоохондоо бол тийм шулуун бичиг бол 700-аар болоод байна. Олоод байна. Тий. Тэгээ энэ удаа энд ирдгийн шалтгаан бол Бурайд нутагт тийм зүйл байна уу эртнээ. Тэгэхээр бид анх одоо Чингисийн шулуун бичгээс эхлээд тэгээд одоо Бурайд орондоо энэ хөө хэрийн шинжилгээ хийж явж байна. Тэгэхээр энэ бүхий Монгол шуудын ганцхан Монгол шуудын биш бүхий энэ хятад улсын бишиг шин хадын шулуун дээр үлдэн хэдэн 100 мянган жил эхлээд энэний соглуулж шинжилж байна гэж ойлгов. Тэгээд өөхдөө энэ бүхий өвөр Монголын газраар тэгээд хятадын газраар яваад бахан манай Оросын холбоот улсын агын утгаар баха явж ирэх хэмтдэ. Хадын бишиг бүдэрхэдээ танд игээд л өөхдөө хамаагүй хадуулаар яваад бүдэрдэггүүд харин ямар та тийм нэг юм байдаггүй юм хэмдэ. Энэ хадуулда хизээ нэгтэнд ардзон амидархан тэгээд энд байхдаа магадгүй гэд бүдэрдэггүй хайшин гэд бүдэр. Энэ тавл энэ хад чулууна бичгийн хамгийн чухал асуултыг тавьсан байна. Энэ бол дураараа яваад ярьж бидэрж болохгүй. Ерөнхийдөө бол одоо бид хэлнэ их Монгол хаант улс гэж. Түүн дараа нь бол Юан улс гэж. Түүн дараа нь бол одоо Алтан ордон гэнэ, Ил хаант улс гэнэ, Өгөөдө хаант улс гэнэ. Тухайд монголчууд нэг зүйлийн замыг өртөө байгуулсан. Одоо мараар дамжаад явах, эсвэл тэргээр дамжаад явах, эсвэл зарим зүйл нь бол хүн алхаад явах. Тэгээ Монгол газар бол нэг зүйлийн өртөөний зам гэж маш алдаршсан. Газар болгонд нэвтэрсэн юм зам байна. Тэгээд энэ бичгийг бол одоо дээр үед энэ замаар явдаг элчин хүн, эсвэл бизнес хийдэг хүн, одоо эсвэл одоо шашны хүн ингээд энэ замаар яваад тэгээд энэ замдаа амрах энд суух үед тэр бичдэг юм байна.
Тэгээ үлдээд. Шулуун дээр юм Шулуун үлдээд дээр. байдаг. Нэг газар хүрээ тухайн үед бол энэ бишээч бол цаас их ариун биш. Бэхээ наваад явна. Тий. Биерээ наваад явна. Тэгээ нэг газар хүрээ өнөөдөр чи одоо ягж зогоолно. Тэгвэл би нэг өсөг бичнэ. Би энд замдаа явах та. Тэгээ амрах газар. Тэгээ замын дагууд эсвэл устай сайхан хэдэн аваад явах хэдэн мал одоо зарим нь бол одоо хоштой хош гэж өлөө мортой, өлөө үхэртэй, өлөө ачаатай. Түүнээ туугаад амрах эсвэл цэргийн хүмүүсүүд замдаа ингэ явж байгаа нэг газар хүрээд амраад хуугаад хоол идээлээд тэг хэдэн өдөр бол ийм үедээ бишээд үлдээдэг юм байна. Тэгэхээр нэг газар бол олон ариун бишиг байдаг. Яг бол тэр дахин ирээл амард. Гэхдээ өнөөдөр бид тэр замаа мартаа. Тий. Тэр ямар замаар явж исэн мэдэхгүй. Тийм нэг юм үлдээгүй. Карта гэх юмгүй. Байхгүй. Map. Түүнээс бүр өмнөх. Тэгвэл одоо бид яана нэг газарт нэг бичиг олоод бид бодно. Бас хэдэн мод явбал байх боломжтой. Магадгүй гэж. Магадгүй. Яг л хэдэн яваа заавал амарна. Тэгэл бид уулын дагаад, усын дагаад, тэгэл тэр замын дагаад таамаглаад тэр замаа. Таамаглаад игээд яваад чулуу олдвол энэ дээр байх боломжтой гэдэг. Тэгээ нүдээр харвал сайн харагдахгүй тэгээ ус цацна. Ус цацвал тэр камер юмар харах юм яа. Камерыг харна. Тэгвэл тэр нэг гараад ирнэ. Тэгвэл энэ зам бас үргэлжлэх ёстой гэх. Түүнийхэн тэнд бас хэдэн мод яваад бас ингээд бидэрнэ. Олонх нь бол ийм янзтай. Тэгэл хаяан зарим нь бол замтай хамаагүй уул хөндөй дотор. Ягаад тэнд бол одоо тийм бишилгалын хүмүүсүүд эсвэл нэг сонирхолтой зөөлчин очиад амардаг, нааддаг, тоглодог. Тэгээд тэр бичгээ үлдээдэг юм. Сэнгэл багш энэ таны ийм их аялал экспедицэд явж тэр олон хадын бишиг шулууны бишиг хэр олон орой энэхээс өмнө олдоогүй харагдаагүй хүндэн мэдэгдээгүй тийм бишхэн зүйнүүд олон байна да. Энэ хадна бичиг бол эсвэл ийм шулуун дээрх бишиг бид анх удаа бидрээд олсон ийм явдал биш. Анх бараг энэ 200 жилийн өмнөөс эхлээд Оросын эрдэмт нь одоо Европын эрдэмт нь Монгол газарнуудаар яваад юм хөшөө чулуу. Одоо тэр бол хөшөө чулууна бичиг олно. Дахиад хад чулууна бичиг олно. Зарим нь бол ийм бэхнээ бичиг олно. Тэгээд тэр бол нэлээд эртнийг ингээд олсон. Монголын үеэс өмнөх үе. Монгол бичгээр биш. Төөрх бичгээр рун арны гэж монголчууд хэлээ. Руны бичгээр рунический письма гэдэг. Ийм зүйлээр бичсэн зүйл Монгол улсад байгаа. Шинжилэгдсэн байгаа. Гэтэ бас тэр бүхнийг олж авч чадаагүй. Хятадын газарт л энэ судалгаа Хятадын өвөр Монгол оронд энэ судалгаа бид бол анхудаа хаяа нэг хоёр зүйл байсан дээр бид бол маш ариун юм нэмж гаргасан. Гэтэ энэ нэг хэцүү тал байна. Монголчууд бол жил өдрийг бичихээр нохоо жил, гахаа жил, бар жил гэж бичнэ. Аль оноо бар жил. Харин тий 12 жил болоод тэгээд тэр мэдэхгүй. Гэтэ тэр бишгийн үзүүлээ маш эртнэ. Ингээд зам явж ягаад бичсэн сургал өгөө бас толгой нийлүүлсэн бас шүлэгч шүлэг юм уу тийм үү бас одоо олонх нь бол одоо замын хүмүүсүүд би энд ирсэн гэж. Гэтэ нэг онцлогтой. Олонх бичгийн нь бол мөнх тэнгэрийн хүчин дур их суу зали иен дур гэж. Одоогийн янзаар бол мөнх тэнгэрийн хүчинд их хүү зали ивэнд би ийм бичиг явнам ийм бичгийг би цэнгэл бичээд үлдээв. Зарим газар үеийнхэн тамгаан бас игээ зурсан байна. Ийм бишиг их харин. Тэгээд энэ бишгүүдсөө тэр замынга тэмдэглэл тэр юу хийж явхан яахан гэд байна гэж хүнтэй. Тэгээд ганц бишхэн тийм үсэг байна уу зураг юм байх байна гэж.
зураг бас байна. Энэ бид бол бүгдээрээ тэр хадны зураг гэж олноор ойлгоно. Тийм шиг. Тэр зосон зураг гэж улаан зураг. Бид энэ удаа тэр үүдэн сүмд очоод алхны үүдэн сүмд очиход тэр үүдэн сүмийн тэр хадан дээр зосон зураг байна. Тэгээ хүн ингээд гараа өргөсөн ийм олон хүн ингээд залгаад зогссон. Тийм зураг байна. Энэ зураг бол бүх энэ Умратын нүүдэлчин үндэснээ орон нутгаар бүр ингээд нээдэм ингээд тархаж байна. Хаанаас ч олдно байна. Энэ бол маш эртнэ. Хэдэн мянган жил болж байна. Манай тэр үеийн одоо гол нь бид бол одоо Алтан улс, Кидан улс, одоо Монгол улс энэ үеийнх нь бол хадан зураг нь бол тэр бэхэрийн зурсан зураг байна. Хүнээ Монгол хүнээ царайг зурсан юм уу? Эсвэл нэг борхноо энэ толгой ингээд зурсан юм ба эсвэл сүм хийдийг зурсан юм уу? Эсвэл нэг галуу амьтныг зурсан юм зураг бол хамтд нь байдаг. Эсвэл мор унсан хүн, нохоо дагуулсан хүн ийм зураг. Өөрийнхөө байдлаа харуулсан. Энэ хамтдаа байдаг. Тэгээ энэ бүхнийг бол тэр олон мэргэжлийн хүн хамтд нь судлах хэрэгтэй. Тийм үү дээ. Ганц түүхшин биш баха өнгөрөж. Баярлаа. Хэнда single багш та Монгол үндэстэн хаимтда тэгээд та өөрөө ямар нютагт төрөмт гэж хөрөйтэй. За. Би бол хөхнөр гэж хэлнэ. Одоо монголчууд бүгдээрээ дээд монгол гэж. Дээд монгол. Гэвэл одоо сайн мэднэ. Өөр монголтоос заахан ондоо. Өөр Монголын газарт ордоггүй. Яг өөр Монголын газарт орохгүй. Төвд орон гэж байна. Төвдийн хойд үе дээр. Одоо Шинжангийн Шинжан гэж байгаа. Шинжангийн зүүн тал дээр. Гансуугийн заахан урд тал дээр. Одоо газрын карт дээр харвал тэнд бол Хөхнөр гэдэг газар. Тэгээ Хөхнөр гэдэг нэг том нуур байгаа. Дээр зуунаа үед нь Оросын их агуу их зөөлчин эрдэмтэн Пржевальский гэж явж энд бол тэмдэглэл үлдээсэн. Бас Тэрнийдгээ хүн боо. Тийм. Буради одоо маш алдартай Гомбожавын бичиж үлдээсэн байгаа. Бас энэ Цонгол дацангийн Хамбал ам 1700 Дамбадаржа заяа явсан энэ тэмдэглэл үлдээсэн байгаа. Тэг би тэр орны хүн байна. Тэр орны хүн байна. Энэ оронд байдаг хүмүүсүүд зөв Зүнхава богд нэмэлсэн орн болохоор хүмүүсүүд бас бурхны орн гэж хэлдэг юм. Тийм дээ. Зүнхава Зонховын. Тийм яг тэр нутаг одоо Гомбин Шамбалин гэж маш их том хийд байгаа. Бурадаас бас жил болгон тэнд бас хүн очдог. Бүр сайн мэднэ. Тэгээ манай энэ Хөхнөр орн бас их том орн. Хагас нь Монгол төвд өөрдөн засгаа район гэж. Тэгээд ийм хоёр үндэстнээ гол болгосон ийм нэг район мужи биш. Өөр Монголтай адил мужи биш. Мужаас жаахан бага. Ийм район гэж. Энд бол монголчууд нэг 30 мянга гаруй. 30 мянга. Нийтдээ бол 90 мянга. 90 мянга. Монголчууд. Зөвхөн яг монголчууд төлөвлөсөн газар нь 30 мянга. Тэгээ 30 мянга эндээ бол бидэн бол яг мал хариулдаг малчин хүмүүс. Тий, хөдөө. Би багадаа бол 10 хэдэн хүртэл амбар хөдөөд мал хариулж ирсэн. Манай ээж аав бол малчин, манай аав бол малын эмч. Манай ээж бол одоо саалчин хүн байгаа. Манай дүүнэр бүгдээрээ одоо малчин. Тэгм мал сайн хариулна, малын уул усандаа сайхан зохицуулна. Саалын бол авч чадна. Морон сайн унаж чадна. Цолом тийм малчин хүн байгаа. Тэгээд танай нутагт монголчууд монгол хэлээ хэр сайн мэднэ? Бүгдээрээ монголоор ярина уу? Хятад хэл, төвд хэл ямар хэлээр ярина? Одоо миний энэ насанд бол хятад хэл мэдэх хүн бол цөөхөн байсан. Цөөхөн байсан. Сая 50 манай тэнд бол 59 оноос хойш 50 одоо 49 оноос хойш бол бас шинэ нэг нийгэм болоод түүнээс хойш бол манай өвөр Монгол орноос багш нар ирж одоо улсын талаас өвөр Монгол орноос багш нарыг
зохион байгуулж манай орон дээр ч өсөв бичиг зааж эхэлсэн. Монгол. Гэхдээ өөрийн хэл бол их цэвэрхэн. Монголоор бол маш цэвэрхэн ярина. Хандадлахнаар игээд хуу. Надаас сайн ярина. Танаас сайн ярина. Надаас сайн ярина. Сайхан нутгийн аянгатай. Нутгийн аянгатай. Тэгвэл надаас цэвэрхэн ярина, надаас өлөө зөв ярина. Би бол багада сургуульд ороод их сургуульд ороод Бээжинд хүрээд амьдраа суучихсан. Тэгэхдээ ганц л тэр бага нахандаа та монголоор дуугардаг байгаа. Тэгээд Пекин Бээжинд юм үндийгөөд тэгээд өөрийгөө муугаар ярина гэж хэлв. Тийм. Гэхдээ сургуульд багш болсон хүн заавал нийдмээрээ мэдэх энэ хамгийн баримжаа монголоор ярих хэрэгтэй. Ингээд сурагч нарт монголоор ярих болохоор миний энэ хэл бол бас заахан баримжаа гэж хэлдэг юм. Олноор ойлгомжтой. Тиймэрхүү аянга болсон байгаа гэж бодож байна. Яг нутгийн аянга биш байх. Биш. Цэнгэл багш тэгээд өшөө нэг юм асуудал тандаа тавихаа дуран хүрнэ. Танай нутагт нөхөн нууртай. Ушаад 90,000 монголчууд амьдардаг энэ соёлоо хуу тэр ажихуй тэр мал хариулаад мал ажиглаад байдаг гэж хөрнөх юмтад бага нахаа тэрний мэдх. Тэгээд энэ монгол хэлэн дээр уран зохиол хүн олон хүн бишдэг гэж. Тийм. Би уран зохиолыг хүн хадаа бай тийм асуудалтай. Би өөрөө бас уран зохиолд их дуртай. Би бас нэг бахархдаг юм. Манай энэ нутаг хүн цөөхөн ч гэсэн бол шүлэгч их арин байдаг. Зохиолч их арин байдаг. Тэгээ эмэгтэй зохиолч юм уу? Эмэгтэй зохиолч шалан болоо. Бүх Монгол орондоо бас алдартай ийм зохиолчид манай тэндээс төрсэн байгаа. Бусад одоо зохиол бүтээлээр алдаршсан иймэрхүү зохиолч Ахмад Наснаа, Хүний нэрлэхэд жишээл одоо бид бол нэг хоёр их сургуулийн багш нэг гэрийн хүмүүсүүд манай Саран гэрлэг гэж байгаа. Саран гэрлэгч маань бол бүр 80-аад оны үед бол өвөр Монголд эмэгтэй зохиолчаар алдаршсан. Шүлэг бичдэг байгаа. Шүлэг бичдэг. Үргэлжилсэн зохиол бичнэ. Манай Цэвшиг багшиж байгаа. Бас манай нутгийн энэ Саран гэрэл эгчийн нөхөр нь бас сайхан уран зохиол бичнэ. Үг их уран маш сайхан бичнэ. Монголоор бичнэ. Монголоор бичнэ. Бүр цол монголоор бичнэ. Бусад одоо маш арийн зохиолч хүмүүсүүд байгаа. Одоо миний хамт ажилласан хамт сургуульд явж яасан сурагчаас бас дарга ноён болоо явж байна. Гэхдээ бас шүлэг бичнэ, монголоорч бичнэ, хятадаарч бичнэ. Ийм одоо сэчин хөөгнө, одоо тэр үеийн хүмүүсүүд маш арин байгаа. Одоо би нутгийнхаа залуу үеийн хүмүүсүүдээ сайн танихгүй зохиолын үзээд үргэлж явгшнэ. Тэгээд өөрөө сэтгүүлтэй. Уран зохиолын сэтгүүлтэй. Тэгээд бас ном гаргана. Нутаг дээр тэр сэтгүүл гарна. Монгол хэлээр бүхүүлстэйгээд тархаана. Тэгээ бүхүүлсийн зохиолчдын тийм холбоо юм уу тэн дотор манай хөхнөрийн монголчууд их арин байгаа. Нөгөө одоо өөрийн сүүлийн жилүүд бол жишээлбэл дэлхийд дахна уран зохиолыг дуураасан тийм зүйл Японы хайку гэдэг дураагаад хайку адлаар бичдэг. Тийм нэг бүлэг хүмүүсүүд өөр Монгол цөөн тоотой тэр нэг цаг үлрэлийг их анхаарч бичдэг. Ийм ингээд дэлхийн ийм уран зохиолын зүйлүүдийг хураасан бас тийм нэг үйл ажиллагаа. Тэгээ улсын дотроо бас олон ухар өгүүлгөө ухар шүлэг бичээ шагнал олдог ийм хүмүүсүүд зөндөө байдаг юм. За баярлаа. Тэгээд Сэнгэл багш шоо нэг юм асуудал гараад ирвэ. Сэнгэл багш та өөрөө анхананга тийм боловсрал авахда хэл бишгээ уран зохиолын талаар авах юм гэж хөрвөх юм да. Тэгээд та ганцхан түүхийн талаар судалгаа шинжилгээ хийдэг биш харин баха аман зохиол соголуулхан байх юм. Аман зохиол соголуулхаа гадуур баха шинжилхэн энэ тухай нэг хурж байгаа. За. Дээд Монголд бол аман зохиол их хөгжсөн төөл байна. Баатарлаг төөл. Одоо бусад олон төрлийн үлгэр олон байгаа. Жишээлбэл хөхнөрийн гисэр гэдэг их алдартай. Хөхнөрийн гисэр гэж. Одоо Бээжин барын гисэр гэдэг тэр гисрийг оншуул тэр ариун аянга нь бол манай дээд Монголын аянга. Манай Буряды аваа гисэр гэдэг бахан ютуб төгтөлдөг. Одоо хэдэн вариант байна тий. Би өөрөө бол тэр ерөөл магтаалыг бол их сонирхдаг.
Ерөөл магтаал одоо манай монголчуудын ерөөл магтаал амьдралтайгаа Тийм да. хамаатсан ерөөл магтаал хаанч бүр адилхан байна. Ханаш тэрний хэрэглэхээр байна тийм да. Сэдэмнийх адилхан байна. Үг хэлэн дээрээ бол нутаг дээрээ очихд бас заахан өөр тал. Манай энэ нэг онцгой бол нэг сөнгийн ерөөл гэж байдаг. Юу нэ? Сөнгийн ерөөл. Сүн гэсэн бол дээр архин хийж байна. Архинаас саван бол сүн гэж юм. Тэгээ сөнгийн ерөөл энэ бол архин ерөөл. Одоо хэлбэл архин ерөөл. Тэгэл доторхийн үзвэл бүр түүхийг яа. Түүхийн тийм. Түүхэн дотор маань Чингис хааныг гол болгоно. Тэгээд түүнээ доторх үг хэлэлг нь бол тэр ном цоо байдаг тэр үгийг бүр хэлээд. Жишээл энийг алтан дэвтэр юм уу? Одоо алтан товч юм уу? Эрдэнийн товч дотроос энэ үгийг ингээд хэсглээ тэн дотор оруулсан. Ерөөл болгоод оруулсан байна. Тэгээд бүр Чингис хааны үеэс ингээд тооцдог. Тэгээ хамгийн өсөлтөд төгсгөйд байна. Богд Чингис хааны бэлэгтээ айлтах нь өргөөчөө гэж ингээд хашгина. Суусан хүмүүс бүгдээ өргөөчөө гэж ингээд эхлүүлдэг. Анхны эхлэлтэн бүр адилхан сайхан амбуулан болтгоо сарын сайныг сахан хүлээж, өдрийн сайгийг өнжин хүлээж, олон төрөл садан цуглуулсан өдөр яглаагаалаа да их сайхан. Ямар гоё юм бэ. Ингэж эхэлдэг. Тэгээ энэ ерөөл маань бол тийм нэг ордоно шинжтэй, маш их төрийн шинжтэй ийм өөр газар байхгүй юм нэг ерөөл. Танай нутагт байдаг. Тийм, манай тийм. Танай нутагт хадгалагдаж байх тийм үү? Өөр газар л жаахан байдаг. Манай энд их ууртай. Хэдэн бүлэг, хэдэн хэсэг. Тэгээ их ерөөл, бага ерөөл. Бус бүгдийн зарим үедээ бүгдийг ерөөж хэлж болохгүй. Болохгүй. Ягаад гэвэл энэ бол бүгдийг хэлэх тэр нөхцөл бүрдөө гэвэл хагасын хэлнэ, дутуу хэлнэ. Тэр нөхцөл бүрдөө гэхдээ тэр тийм үү их танигдаа хүнд бол тэнхэж болохгүй. Яа, ер нь бол одоо жишээл нэг хурим цуглаан бол одоо нийтийн олноо тийм цуглаан дээр бол болно. Болно. Нэг бага зэргийн хурал цуглаан дээр бүхний бас хэлж болохгүй хүрээтэй юм. Гэхдээ энийг заавал энэ сөнгийн ерөөлийг заавал одоо ерөөх хэрэгтэй. Энэ хүн бол тусгай юм ерөөлч хүн байдаг. Тэр ерөөлч хүн дуудуулах болоод одоо ерөөхийн хоорондох ийм нэг аялгаар өндөр дуугаар тэгэл хувцас өмдгөл нь бүгдийн тогтсон хэлбэртэй. Бүхий одоо заншлаар. Тий. Тэгээ тэр хүн ерөөж явах үед бас хажуу талаас нь хэсэг ерөөхт нь тэрүүнд бол хадаг өргөхөө, сэржим өргөхөө, олнараа дагаа өргөөчөө тийм болтгой нэгдсэн тийм аяар тэгээд бүгдээрээ ингээд өндөр дуунаар хөгжөөгээд ингэж хашгирдаг. Тэгээд эдгээр зүйлийг бүрлдүүлсэн байх хэрэгтэй юм. Ийм онцгой тийм нэг ерөөл байдгийг би бас цуглуулж эмгтэж хэвлэсэн. Баярлаа. Тэгээд Сэнгэл багш манай харагшдтай нэг баха ерөөл хэлээ та. Тий. Ерөөл гэдэг бол их сайхан. Тэгээд яг би шинэ юугаар хэлэхдээ энэ сайхан орон нутаг байна. Ер нь ингээд хараад байх л усан тунгалаг байна. Уул нь бол одоо сайхан өвчээр бүрхэсэн. Ёстой тэнгэрийн орон шиг заяасан. Тэгээ энэ сайхан нутаг дээр амьдарч байгаа ард түмэн аж амьдрал ирээдүй бол гэгэн сайхан, саруул сайхан байх болтугай гэж хүсэн ерөөж байна. За баярлаа тандаа маш их баярлаа. Тэгээд тандаа энэ хэжвэхэн ажилдад амжилт хүсье. Ушоо олон тийм хадын бишиг юм олохтны болтугай. Тэгээд л ушоо олон шинжилгээ том номуудын нийтлэлнүүдэл бишижил явагдаа гэж тандаа хүсье. Тэгээд манай буряд улс ушоо иржвэ гарагтэй. За баярлалаа. Бүлээн авахвч. Танаа ерөөл тогтох болтугай. За хүндэт телехарагшид өнөөдөр манай дамжуулгын айлшин Хятад улсын нийгмийн академийн түүхийн институт에 Евразийн шинжил ухааны төвөө захирал Сэнгэл багш байгаа. Дамжуулгын харж байгтээ энэгээр дамжуулгая төгсгөх юмнэ баяртай.